асуух нуруу гэдэг аман наадгын тухай хэлэлцэж тайлбарлана уу гэсэн. Тэн нуруунд тайлбарлана. Сайхан мужиж үргэлжлээд нуглаад асуу гэж хэлдэг. Тэгээд нуглах асуу гэж хэлдэг. Тэгээд задан уу гэсэн юу хий одоо ингээд өрөө юу одоо хангалтын дэвлэлт шиг гэж одоо хоёр тийшээс нугалмын хэлдэг. За тэгээд нөгөө хэсэг сайрын магна. Нөгөө зааны соёо мэт гэж хэлсэн. Зааны соёо. Асуух нуруу аюултай нуруу гэсэн үг шүү дээ. Ер нь зочин хүн одоо чанаад өчгөр нөгөө хүн маань мөлжин дараа нөгөө айлын гэрээч юм уу хүүхдүүд өдөр одоо бас ямар нэгэн байдлаар асуудаг. Тийм учраас одоо асуух нуруу нэртэй болсон. За тэгэхээр энэ асуух нурууны тухай өөр одоо тайлбар юу вэ? Өөр байхгүй. За ингэсэн байна. За асуух нурууны тухай бас дэлгэрүүлж тайлбарлахад айл гэрсэн зочингийн чинь асуух нурууг мөлжгтөн заавал асуух нурууны үг хэлэлцдэг тийм заншилтай байжээ. За гийчин нь одоо ахмад хүн бол асуухыг нугалах уу гэж гэрийн эзнээс асуудаг. За асуухгүйгээр нугалвал нөгөө аман наадгаа хэлэлцдэг ийм боломжтой байжээ. За асуух нурууны аман наадгаагаар монголчууд эрт дээр үеэс наадаж ирсэн тийм мундаг уламжлалтай байсан байна. За асуух нурууны одоо гол шинж сайн гэрийн магна, хангардын жигүүр, алтан дөш эмээл, сайн авхайн суудаг, алтан сүмбэр уулын орой, хон хэрээний хоншоор, сайн мөрний соёо зэрэг олон нэр бүхий дүрс байдаг учраас түүний утга учирыг оруулж одоо аман наадгаагаар хэлцдэг байсан байна. Сайн зааны соёо гэсэн сайн мөрний соёо байсан байх шүү. За нөгөө ингэдэг нь юу вэ гэсэн хангалтын жигүүр байсан байх шүү. За нурууч урдлын нэг нөгөө нугалдаг үеийнх нь ясуудаг да. За тэр сайн магна байсан байна. За тэгээд асуух нурууч дээдлийн нэг юм юу гэдэг да. За тэр нөгөө алтан дөш мэлэн байсан байна. За сайн авах суудлага гэж байсан байна. Алтан сүмбэр уулын орой. Эмилийн хоёрын бүргний орой алтан сүмбэр уулын орой эхлэх араа биш шүү. За тэг. Хон хэрээний хоншоор гэдэг нь хаанаа байгаа гэсэн. Одоо нэг та нар бас хамтдаа болж байна. Нэг асуух нуруугаа нэг одоо өвлийн хүнснээс авч тусдаа яаж байгаа нэг жоохон үзээ таалбараа. За ингээд адуучин багийн хариултыг авсад тооцлоо.